хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр бид аль бүрийн хэлбэр баталгааг нэмж хадгалах судалнаа. Бодлогын зөвлөл 8-ийн 4-ийн өнөөдрийн хичээлээр бидний хүүхдүүдээ өмнөх хичээлүүдээр бид нэг ба олон гишүүнээр олон гишүүнтийг үржүүлэх үйлдэл мөн ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргах хураангуй үржүүлэхийн адилтгал 1, 2, 3 дугаар чанаруудтай танилцсан билээ. Нэг ба олон гишүүнтийг сэргээн санья бүгдээрээ үржүүлэх ба зэрэг дэвшүүлэх үйлдэл агуулсан илэрхийллийг нэг гишүүнтгийн нэг гишүүнтүүдийн нийлбэрээс тогтох илэрхийллийг олон гишүүнт гэдэг. За нэг гишүүнтийн бүгдээрээ сэргээн саний хүүхдүүдээ AX-ийн зэрэг Y-ийн M зэрэг хэлбэртэй байвал үүнийг нэг гишүүнт гэж үздэг. Нэг гишүүнтийн жишээг дурдах юм бол 3-1 x квадрат 2x куб YZ хасах 5 квадрат. За тэгэхээр олон гишүүнт маань нэг гишүүнтүүдийн нийлбэр хэлбэртэй илэрхийллийг олон гишүүнт гэж нэрлэх учраас хэд хэдэн олон гишүүнтүүдийн нэг гишүүнтүүдийн нийлбэрийг бүгдээр авч үзье. 12.4x квадрат y нэмэх нь 7x куб байж болно. Олон гишүүнтээр олон гишүүнтийг үржүүлэх гэдэг маань a дээр нэмэх нь c гэсэн 2 гишүүнтийг b гэсэн 1 гишүүнтээр үржүүлэх үйлдэл. Өөрөөр хэлбэл a b дээр нэмэх нь c b. Олон гишүүнтийг олон гишүүнтээр үржүүлнэ гэдэг маань x дээр нэмэх нь 3-ыг x дээр нэмэх нь 2-оор үржүүлэхэд олон гишүүнтээр олон гишүүнтийг үржүүлж хаалцаглах үйлдэлийг баттгаж үзье бүгдээрээ. X квадратаас хасах 2 дээр нэмэх нь 8-ыг x квадратаар мөн 2-оор 8-ыг x квадратаар 8-ыг 2-оор үржүүлэх нэ. За тэнцүү x-ийн 4 зэрэг хасах нь 2x квадрат нэмэх нь 8x квадрат хасах гэх ёстой. Тэгэхээр бид нар хасах 2x квадрат 8x квадрат гэдэг хоёр нэг гишүүнт маань хувьсагч нь ижил байгаа учраас эмэгтгэж болох нэ. x-ийн 4 зэрэг хасах 2x квадрат дээр 8x квадратыг нэмэхээр нэмэх 6x квадрат хасах нь 16. Q нь олон гишүүнт эсвэл нэг гишүүнтүүд байх P багна Q хэлбэрийн илэрхийллийг аль бүрийн илэрхийлэх гэдгийг өмнөд мэдлэгээ баттгаад дараах жишээ бодлогуудыг нэг хариугаа тулгцгаая хүүхдүүдээ. За нэгдүгээр бодлого маань a квадратаас хасах нь 9-ийг багна 3-аас хасах нь 9. За хүртэрт байгаа хоёр гишүүнт маань квадратуудын ялгуурын томьёогоор хуваарьт байгаа олон гишүүнт маань ерөнхий үржигдэл аль бүрийн батархайн зарим бодлогуудыг хамтдаа бодцгоё. За аль бүрийн батархайн нэмэх үйлдэлийн жишээнийг авч үзье бүгдээ. A дээр нэмэх нь B-ний 3a дээр нэмэх нь A дээр нэмэх нь B-ний 3b. За тэгвэл энэ аль бүрийн батархайг нэмэхдээ ацнаал тоон дээрх үйлдэл мөн баримтлагдана гэсэн учраас ижил хуваарьтай байна. Манай батархайн хуваар аль бүрийн батархай. Хуваар нь хоёулаа ижилхэн A дээр нэмэх нь B, A дээр нэмэх нь байгаа учраас хуваарийг хэвээр тавиад хүртвэрүүдийн хооронд нь нэмнэ гэсэн дүгнэлт бодох нь. За гэтэл эндээс харахад хүртвэрт байгаа 3A дээр нэмэх нь 3B B хоёулаа ерөнхий үржигдэхүүн 3 гэсэн үржигдэхүүн байгаа учраас 3-ыг хаалтны гаргаж болно. За 3-ыг хаалтны гаргачаад ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргах дүрмээрээ гаргачаад хуваар дагаад нэмэх нь үйлдэлээ. За ингээд арсенал батархайг аль бүрийн батархайг хураах үйлдэл маань 3A дээр нэмэх нь B, A дээр нэмэх нь B-тэй хурааж болно. Тэнцүү 3 бүхэл гарах нэ. За 2 дахь жишээ.
айлгуурын батархаан хасах үйлдэлийг бүгдээрээ гүйцэтгэв. X дээр нэмэх нь 1-ний 4x хасах нь x дээр нэмэх нь 1-ний x-с хасах нь 3 байна. За тэгвэл арцнаар тоон дээрх үйлдэл мөн адил хэвээрээ хадгалагдана гэсэн учраас ижил хуваарьтай айлгуурын батархааг хасахдаа хуваарийг хэвээр тавиад хүртвэрүүдийн хооронд нь хасах нэ. Хасах нь x-с хасах нь 3. За хүртвэрт байгаа олон гишүүнтийг бол энэ x-с хасах нь 3-ыг бол хасах тэмдгээр хаалцаадалж чинь. За x дээр нэмэх нь 1-ний 4x хасах нь x хасахыг нэмэх 3 болох нэ. За тэнцүү x дээр нэмэх нь 1-ний 4x-с x-ийг хасахаар 3x болно. Нэмэх нь 3. За хүртвэрт байгаа энэ 3x дээр нэмэх нь 3 гэдэг энэ олон гишүүнтээс ерөнхий үр жигтгүүн 3-ыг хаалтны өмнө гаргаж болох учраас 3-ыг хаалтны өмнө гаргаач. За x дээр нэмэх нь 1-ийг тааглаа. Манай эцсийн хариу 3 гарах нэ. За 3-р жишээ. Айлгуурын батархаан ижил биш хуваарьтай батархаануудыг хэрхэн нэмж хасах тухай авч үзье. За хэлбэрхаан жишээ авъя. 10-3x дээр нэмэх нь 5-ны x байвал. За энэ ижил биш хуваарьтай айлгуурын батархааг нэмэхдээ за мөн адил батархаан хуваарийг ижил болгоно. Арсенал тоон үйлдэлээрээ 2-оор төгөл өршдгөө. Тэгэхээр 10-3x нэмэх нь 10-2x болно. За тэнцүү 10-2x дээр 3x-ийг нэмэхээр 5x. За тэгвэл эндээс 15 гэсэн 2 коэффициент маань хураагдчих болж байна. Тэгэхээр 5-ыг 5 тавихаар 1, 10-ыг 5 тавихаар 2 буюу 2-ны x гарах нэ. За 4-р жишээ. За ийм илэрхийлэл бас биднэрт тохиолдно. X-с хасах нь 6-ны 8 нэмэх нь 6-аас хасах нь x-ний 3. За ийм айлгуурын батархаа байвал хэрхэн хооронд нэмэгдэх вэ? За хуваар нь ижил байх юм бол шууд хуваарийг тавиад хүртвэрүүдийг хооронд нь нэмж олно. Гэтэл манай хариу маань x-с хасах нь 6, 6-аас хасах нь x гэсэн төстэй байна. Гэхдээ 6-гийн өмнөх тэмдэг эерэг байна, x-ийн өмнөх тэмдэг сөрөг байна. За энэ тохиолдолд яаж хэлбэр аргаар бодох вэ гэхээр x дээр x-с хасах нь 6-ны 8. За энэ донд нь нэмж байгаа нэмэх тэмдгийг сөрөг тэмдэг болгох шүү дээ хүүхдүүд. Хасах тэмдэг болгоод за нэмэх ялгаруудын байрыг хооронд усалчихна. X-с хасах нь 6-ны 3 болно. За тэнцүү x-с хасах нь 6-ны 8-аас хасах нь 3 буюу x-с хасах нь 6-ны 5-тай тэнцүү байна. За бид өнөөдрийн хичээлээр айлгуурын батархаан нэмэх хасах үйлдэлийг үзэж судлаа. За гэрийн даалгаварт хүүхдүүдээ сурагчдынхаа хуудас 57 дугаар хуудасны дасгал 70, 72, 74-ийг хийгээд багш руугаа явуулаарай. Өнөөдрийн хичээлээ анхааран сууж үзсэнд баярлалаа. Баяртай.